Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ инээмсэглэлийн ач холбогдлын талаарх судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцъя. Бид ад жаргалтай учраас инээж байгаа биш, инээж байгаа болохоор л ад жаргалтай байдаг. Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар инээд хөөрөөр бэлгсэн эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7-10 жилээр урт наследгийг тогтоожээ. Америк нэгдсэн улсын их сургуулийн доктор Ичиго Перити энийхээ ач тусыг анх тодорхойлсон байна. Судалгаагаар бага насны хүүхэд өдөрт 300 удаа, насанд хүрсэн хүн ад жаргалтай үедээ 40 удаа, хэвийн үедээ 20 хүртэл удаа, 50-с дээш насны хүмүүс өдөрт 4 хүртэл удаа инээдгийг тогтоосон байна. Тэгвэл бүр их чангаар хөхөрч инех үед 10 минут алхсантаа тэнцэж 10 секунд тасралтгүй чанга инехэд 5 минут аэробикийн дасгал хийсэнтэй тэнцдэг гэсэн судалгаа байна. Ад жаргал инээмсэглэлээс эхэлдэг бөгөөд тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг. Иймээс та инээмсэглээрэй. Инээмсэглэлийн ач холбогдол нь нэгдүгээрт нь инээд нь тайвшруулах үйлчилгээтэй. Инээд нь ад жаргалын даавар болох эндорфиныг ялгаруулдаг. Энэ нь уур цухалдал, гуниг гутралаас амжруулдаг байна. За хоёрдугаарт нь инээд нь арсыг сэргээх ач тустай. Инээд нь нүүрний булчин сэргээд цусны эргэлтийг сайжруулдаг байна. Ингэснээр хүний нүүрний арс туяарч өнгөлөг болж эхэлнэ. Гуравдугаарт нь инээд нь харилцааг бэхжүүлдэг. Сайхан илдэг харилцааг тогтооход инээмсэглэл маш чухал үүрэгтэй. Дөрөвдүгээрт нь инээд стрессийг ялан дийлдэг. Британий эрдэмтэд инээдийг хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Судалгаагаараа тэд сайн дурынхныг 2 үндсэн хэсэгт хуваасан байна. Эхний бүлгийн хүмүүс тэд хошин шогийн тоглолт цагийн турш үзүүлсэн бол хоёр дахь бүлгийнхнийг чимээгүй суухыг хүсжээ. Үүний дараа туршилтанд оролцогчид цусны шинжилгээ өгсөн байна. Шинжилгээгээр хошин шогийн тоглолт үзсэн хүмүүсийн стрессийн дааврын түвшин хоёр дахь бүлгийнхнээс харьцангуй бага байжээ. Эрдэмтдийн баталснаар 1 минут чин сэтгэлээсээ инех нь 45 минут тайван амарсандаа тэнцдэг гэнэ. Дараа нь инээд нь дархлааг сайжруулах үйлчилгээтэй. Хүн чин сэтгэлээсээ инээсний дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нэн вирусээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгарлтыг нэмэгдүүлдэг. Инээд нь мөн өвчин намдах ач тустай. Хүнийг энэх үед ялгардаг ад жаргалын даавар болох эндорфин бидний бие махбодын жинхэнэ өвчин намдах юм юм. Мөн инээд нь уушгийг хөгжүүлдэг ач тустай. Инээд бол бактери бронхитээр өвчсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инэж байх үед уушгины үйл ажиллагаа идэвхждэг. Ингэснээр цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ өсөж чигийн зогсон байдлыг цэвэрлэдэг байна. Мөн инээд нь биеийн галбирыг хадгалахад ач тустай. Инээдийг дотоод аэробикч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж илүү үр дүнтэй ажиллахад тус хүргэдэг. Хэрвээ та 1 цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 ккал илчлэг шатах бүрэн болцоотой гэж үздэг. Мөн инээд нь зүрхийг эргэлжүүлдэг байна. Инээдний ачаар цусны сусууд тэлж цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхдээ цусны даралт илт буурч холестерин үсэх хэрэгсэл багасдаг байна. Тэгвэл танд ядарсан мэт сэтгэл төрж байна уу? Тэгвэл та зүгээр л инээмсэглэл. Ингэвэл сэтгэл санааны тааламжгүй байдал урд өмнө байгаагүй мэт алга болно. Инээмсэглэл бол амжилттай хүний имиж бидэнд ялалтын үрийг суулгаж өгч байдаг. Инээд хөгшрөлтийг үгүй хийдэг гэж нэгэн эрдэмтэн хэлжээ. Ад жаргал инээмсэглэлээс эхэлдэг. Та бүхэндээ амжилт хүсье.